Шинэ ээжээсгээ 3 тэг хувилбарын ээжээсгээ 3-ын дараагийн сурах үг бол бижи. Үгсийн дарааллаар хэдүүлээ явж байгаа тийм 20 дахь үг нь болохоор бижи. За бие болохоор үзэг жи гэдэг нь болохоор санаг тогтоох гэдэг тийм нийци дамаа чи санаж гин үү чи тогтоосон уу цээжилсэн үү гэд. Тэгэхээр үзгээрээ тогтоох буюу тэмдэглэх гэсэн утга байна. 上课时要认真记笔记. За хичээл орж явах үед яв ренжэн нихуур хянамгай анхааралтай гэсэн үгтэй сериозны гэсэн үгтэй. Тэгэхээр айгүй анхааралтай байх хэрэгтэй. Анхааралтай яахын жи тэмдэглэл нь бижи тэмдэглэл бичих хэрэгтэй шүү гэнэ. 他的笔记被同学借走了. За түүний бижи тэмдэглэл нь бэ同学гэхээр сурагчаар тэгсэн. Нөгөө түрүү хичээлээр үтсэн бэ байна тийм ээ. Жие зовлоо зээлээд аваа явцсан. Тэгэхээр сурагч аваа явцсан. Тэгэхээр гол зүйл нь юу вэ? Бижи гэдэг нь гол бидний point фокуслах зүйл байна шүү. 爱人在办公室整理笔记很认真. Хайртай хүн маань在办公室 office 整理эмхэлцэгцэлж байна. Бижи тэмдэглэлээ. 很认真маш сериозны айгу анхааралтай нихуур байна гэх. За дахиад жишээ харъя. 我找了半天 би өдөржингөө л хайлаа. 半天хагас өдөр буюу өдөржингөө л удаж байгаа санаа гаргадаг тийм ээ. 终于эцэст нь нэг юм төгсгөлд нь эцэст нь нэг юм жавдаа хайж боллоо. бижи байна тэмдэглэлийн дэвтрээ. 搬家时 нүүх үед бижи都被装进箱子里了. Тэмдэглэл маань дөө шама гэхэлэр бүр тэгсэн байж тээ. Бүр ингэсэн байж тээ гэдэг бүтцэн. Тэгэхээр тэмдэглэл маань бүр бэ жуанжин савлагдаад орцсон гэн. Сянз хайрцаг. Тэгэхээр нүүх үе тэмдэглэл маань бүр хайрцаг дотор яваад орцсон байж тээ. Хайрцаг руу хийцэн байж тээ. Дөө лön яадаг гинэ. Бүр тэгсэн байж тээ. Бүр ингэсэн байж тээ. Дөө баадиан ла хэмэл бүр 8 болцсон байж тээ гэсэн санааг энэ дөө лö гаргадаг байна. За та хэдийн даалгавар энэ байна. Өөрсдөө бичээд үзээрэй. Бижи тэмдэглэл тэмдэглэх.